За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Харамсалтай байна. Монгол улсын 26 оны төсвийн тухай хуулийн төслөөс үзэхэд эх онд боловсролын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2%-ийг зарцуулах юм байна. Уг нь бол Монголын төр 2023-24 онуудад бол 5.1, 5.2 төрөгсөн. Гэтэл энэ одоо хүргэсэн юунаас ухраад 4.2% одоо боловсролын салбартаа зарцуулж байгаа нь бол үнэхээр харамсалтай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 474, 26 онд 422 гэдэг ингээд буураад явах нэ. Гэтэл өнөөдөр одоо боловсролын жил гэдэг ингээд худлаа ярьцсан, зарлцсан. Тэгээ одоо багш нарт энэ боловсролын жилд нь хийж байгаа ямар ч тийм сэтгэлд нь нийцэх хүрх юм гоё хийж байгаа ажил байхгүй байна. Зүгээр нэг хэдэн Азийн хөгжлийн банкны 150 сая доллар зээлээд ингээд нэг хэдэн барилга барина гэж яриад байгаа. Энэ барилга барина гэдэг байгаа нь бол эднэрийн мөнгө угаах арга бах. Цалин нэмэхэд эднэрт ашиггүй. Барилга байшин барихад ном тендер шахахад эднэрт ашигтай. Тийм учраас барилга барина гэж ичрээд ингээд байгаа нь бол яг харагдаж байгаа. Нэгэнт одоо төсвийг алдагдaltaй баталж болоод байгаа юм чинь төсвийн тусгай шаардлагуудаа зөрчихгүйгээр засгийн газраас эх 26 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарт зарцуулах төсвөө нэгдсэн төсвийн орлого зарлагаа сайн тооцож байгаад дотоодын нийт бүтээгдэхүүний ядаж 5% хүргэх боломж байна уу? Одоо тэгээд ерөнхий сайд нь ингээд төсөв ярьж явах байхгүй. Сайдын суудлын ярихаар ингээд бүгдээрээ сууж идэг гэж би өчигдөр хэлсэн те. Энэ үгээ дахиад давтаад хэлээ. Ард түмний ажил ахуй амьдралтай холбоотой асуудал ярангууд энэ танхим нь хоосон байж идэг. Хэдхэн хүн сууж идэг. Боловсролын салбарын төсвийг 24 оны хүрсэн түвшин буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2% хүргэхэд дахиад нэг их 80 төгрөгөөр нэмэгдүүлэх юм шаардлага байгаа. Тэгэхээр боловсролын салбарын мянган багш ажилтны төлөөлөл болсон жирийн багш гишүүний хувьар 26 оны боловсролын салбарын төсвийг дахиад нэг их 80 төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналуудыг төсвийн хүрээний мэдээлэл болон 26 оны улсын төсвийн хилцүүлгийн үеэр их хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах болно гэдгээ бас үүгээр мэдэгдэе. Улс их орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө боловсролын салбарын хөгжил дэвшлийн төлөө бусад улсын их хурлын гишүүдийг дэмжиж өгөхийг бас уриалж байна. Жирийн ардын хүүхдийн хувьсах зарлыг хасахдаа нүдэн завчдаггүй хэрнээ. Хувийн сургуулиудаа дэмжих болохоор нүдэ ухаад өгөхөөс буцдаггүй. Олон 10 тэрбум төгрөгөөр дэмждэг хувийн сургуулийн төлөөлөл боловсролын сайттай байгаадаа харамсаж байна. Эгэл ардын хүүхдүүдийн сурч боловсрох эрх чөлөөний эсрэг үйлдсэн энэ гэмт хэрэгчин төрийн өмчийн 100 гаруй сургуулийн 300 гаруй мянган хүүхэд 600 гаруй мянган эцэг их 15 мянга гаруй багш ажилтны эрх ашиг хохирч байгаа гэдгийг их хурлын гишүүдтэй дуулгахад үнэхээр харамсалтай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо надаас авч болно шүү гишүүдээ. Ингээд одоо багш нарын уран зоригтой ажлаа үргэлжлүүлэн хийхэд энэ Монголын төр төлөөлөл болж байгаа 126 гишүүн минь нэгдээ дэмжиж өгөөч гэдгийг бас хүсмээр байна. Манай энэ парламентод бас боловсролын салбарыг дэмждэг 42 гишүүн байгаа. Цаанч дахиад бас байгаа бах. Би бас бүгднгээр нь тойруулаад зураагуудаа бас хүлцэл өчье та бүхнээсээ. Ямар ч байсан 42 гишүүн надтай нэгдээд боловсролын